Есүс бол Христ амьд бурхны хүү юм аа. Өнөөдрийн номлын гарчиг болвол хязгаарлалт байдалтай баригдсан нийгэм ба ялан дийлдэг нэгэн гэсэн гарчигтай байна. Өнөөдөр энэ дэлхийд амьдарч байхад биднэрт хязгаарлалт байдалтай баригдсан гэдгийг мэддэггүй явдаг маш олон хүмүүс байдаг. Өнөөдрийн Библийн ишлэлээр харахад өнөөдөр бид нар Есүс Христ итгэдэг боловч өөрийнхөө хязгаарлалт байдлыг мэддэггүй одоо тийм үйл явдлуудыг бид нар харж байна. Бид нар өнөөдөр Бурхны ивэл өрөөлийг мэддэг байх юм бол үнэхээр юу биднэрт болж байна гэдгийг мэддэг бөгөөд үнэхээр Бурхны ивэл байхгүй бол бид нар хийсэн ч болдгүй зүйл байдгаа гэдгийг харах болно. Өнөөдөр Петрийг харахад бол юу болдгоо үнэхээр Петрээс бид нар харж болно. Петрт бол эзэн хэлсэн л дээ энэ бол чи болохгүй гэсэн байгаа. Тэгээ бид нар ийм зүйл болох үед тийм ээ бид нар буруу зүгийг ялгах тэр нүдтэй болдог байгаа. Ямар нэгэн зүйл болохгүй байна гэхэд бид нар өвдөг дээрээ сөхөр цуугаад тийм ээ яг тэр зүйл ирдэг байгаа. Бид нар үнэхээр яагаад болохгүй байна вэ гэд бид нар сөхөрж ундаг байгаа гэсэн үг. Тэгэхээр бид нар яагаад болохгүй байгаа вэ гэдгийг мэддэг байх хэрэгтэй гэсэн үг. Бид нар тэгээ болохгүй болвол тийм бид нар энийг хэрвээ мэдгүй байх юм бол хэрвээ болохгүй юм тохиолдоход бид нар болгох гэж үнэхээр хамаг хүчээрээ зүтгэдэг. Тэгээд өнгөрсөн 7 хоногт бид нар болохоор өнгөрсөн 7 хоногт ярьсан л да тийм тэрийг өөрөө ингээд явж байгаа хүмүүс ингээд яг ингэж амьдардаг тийм хүмүүс тэр итгэлийн амьдралыг хүртэл ингэж амьдрах гэж хичээдэг. Зарим үедээ энэ болдог л доо. Зүгээр болдог юм шиг болдог тийм. Гэвч бид нар бурхантай хамт байгаа мөртлөө тийм ээ байгаа гэж бодоод бид нар үнэхээр бурхан дотор өөрчлөгдөхгүй байх юм бол бидний үргэлж тэр өөрийнхөө хязгаарлалт байдалтай нүүр тулна. Бидний тэр хөнөөрийн хөдөлмөр тийм ээ тэр зүйлүүд үнэхээр бурхан 1-2 удаа болвол үнэхээр тэрийг болгож болох юм аа. Тэгэхээр үнэхээр одоо болгож байна гэдгийг нь үргэлжлүүлэн Есүс Христийг дагаж явах учраас тэр зүйлүүд болдог боловч тийм ээ үргэлжлүүлэн тэгж явна гэсэн үг биш юм аа. Яг өнөөдөр яг Петр яг ийм зүйлтэй тулж байгааг бид нар харж байна. Дөрөвчийн 7 хоногийн номлолтын одоо ишлэлээр харахад Есүс Христ Ромын цэргүүдэд баригдаад явж байгаа. Есүс бол өөрийнхөө хүслээр тийм ээ явж байгаа. Баригдаад явж байгаа. Энэ бол хуучин гэрэн дээр гардаг Эхлэл номын 3:15 дугаар ишлэлийн биелэгдэжсэн үе байсан байгаа. Яг одоо энэ цаг үед Есүс Христийг үнэхээр баригдаа явж байгаа тэр үед Авраам дамлж исэн чамаар дамжуулаад тийм ээ чиний үр удмууд аврагдах болно гэж хэлж исэн тэр зүйлүүдийг өнөөдөр яг зээлж исэн байгаа. Биелж исэн. Яг энэ цаг мөчид болвол тийм үнэхээр Ромын цэргүүд тэнд байсан хүмүүс юу болж ирснийг ойлгоогүй байгаа. Дэлхийг хүртэл тийм ээ яг юу болж байгааг юу ч мэдээгүйсэн. Америкийн FBI-аас бол Америкийн FBI-ийн статистикийн судалгаагаар бол тийм ээ гээд хар тамхи хэтрүүлээд одоо нас ордог хүмүүсийн тоо гаргаж ирсэн байгаа. Тэгэд маш олон хүмүүс тийм ээ хүүхдүүд бас хүчирхийлүүлж үнэхээр байж идэг. Цаг болгон 2 хүн одоо аллаганд өртөж тийм амь насаа алддаг гэсэн тийм тооцоол гарсан байдаг. Энэ өнөөдөр бол статистикийн тэр тооцооллоор тийм ээ FBI тийм ээ Америкийн тусгай алба тэр зүйлүүдээр гарч байгаа тэр тооцооллоор өнөөдөр Америкт ийм зүйлүүд бидний өдөр болгон болсоор байна.
Хүмүүс тийм ээ харт амхийг хэтрүүлэн хэрэглэснээр амиа алдаж байна. 7 минут болгон ийм зүйл болж байгаа гэсэн үг. Хүмүүс үхэж байна. 7 минут болгон тийм ээ хүн харт амхиар хэтрүүлэн хэрэглэж байгаа хүмүүсийн үхэж байгаа тоо хүртэл юм байна. 6.5 минут болгон нэг хүүхэд одоо тэр хүчирхийллийн хэрэг болж байна. Өдөрт 2 хүн одоо алгаар болж тийм ээ амь насаа алдаж байна. Өнөөдөр бидний амьдрал дээр ийм зүйл өдөр болгон болж байгаа. Америк тийм ээ Америкт хүн болгон энэ дэлхийн хүн болгон энд ирж амьдрахыг хүсэж байгаа оронд тийм өнөөдөр яагаад бидний өмнө ийм болж байна вэ? Хүний нүдээр харахад тийм ээ Америк бол маш үнэхээр хүчрхэг улс юм шиг харагдаж байгаа боловч Америк тийм ээ юу болохыг юу болохгүйг тийм ээ мэдгүй байгаа, харахгүй байгаа улс гүрэн байгаа. Америкт тийм ээ энэ миний гэр бүл яагаад ийм зүйл болж байгаа гэдгийг буруу зүгийг ялгах тэр мэрэгэн ухааны нүд байхгүй байна. Өнөөдөр энэ үгээр дамжуулаад үнэхээр тэр буруу зүгийг ялгахч тэр нүдийг бид нэр үнэхээр харах болно. Мэдэх болно. Өнөөдөр Петрийг харах юм бол өөрийнхөө хязгаарлалт байдалтай тулж байгааг бид нэр харна. Дараа нь үнэхээр энэ хязгаарлалт байдлаас яаж гарч байгааг бид нар бас харах болно. Петр бол үнэхээр юу болохгүй үнэхээр мэдэхгүй хүн байсан байгаа. Харин дараа нь харахад үнэхээр юу болохыг мэддэг тэр мэрэгэн ухаантай болж байгааг бид нар харж байна. Бид нар юу болохгүй гэдгийг мэдхийн бол тийм ээ бид нар заавал тэр бүх энерги, хүч чадлаа тэр болохгүй зүйлд үнэхээр хэрэггүйгээр үрэх ямар ч хэрэггүй болно. Өнөөдөр бид нэр Петрийн өмнө ба дараах тэр өөрчлөлтүүдийг харах болно. Есүс Христ Ромын цэргүүд дээр тийм ээ баригдаад явхдаа тэр тэргүүн дахилчийн өмнө очисон байгаа. Тэргүүн дахилч гэж Аннас гэж хүн байсан байгаа. Тэр хүн маш хүндэтгэлтэй тийм ээ. Тэр Израильчууд бол тэр Аннас гэдэг хүний одоо үзэл бодлыг сонсоод тэрийг маш их хүндэтгдэг тийм тэргүүн дахилч хүн байсан. Ром ингээ харахтаа тийм ээ Аннас болохоор энэ юдэчүүдийн дунд маш их хүчрхэг тийм ээ Аннас болохоор тий Ром болохоор энийг хараад тий тэгээд дараа нь Аннасыг өөрчлөхдөө Аннас өөрийнхөө хүүдээ одоо энэ тэргүүн дахилчийн одоо үүрэг хариуцлагыг өвлүүлүүлсэн байна. Тэгэхээр энэ хүн одоо Аннас болохоор тэр Каифийн хадам эцэг байсан байгаа. Тэгээд Каиф болохоор үнэхээр хадам одоо тэргүүн тагилч байсан боловч Аннас бүх эрхийг нь барьдаг байсан учраас Есүс баригдаад очихдоо Аннасын өмнө очисон байгаа. Есүс тэр шүүхээр яваад тэр хаалгуудаар ингээд ордог гэсэн байгаа. Питер болохоор хамт явж чадахгүй байсан байгаа. Яг тэгвэл Питер тэр эрх мэдэл байгаагүй учраас Питер орохгүй гадаа хүлээгээд Есүс дотгошоо тэр шүүх рүү орсон байгаа. Йохан тэгээ гарч ирээ Петрийг аваад хамтдаа гарч ирээ зогссон байна. Питер болохоор Есүсийн энэ дагалдагчнаас хамгийн ихэнд ирсэн дагалдагч байгаа. Маш их итгэлтэй, тийм ээ, маш их идэвхтэй тэр дагалдагч байсан байгаа. Йохан номын одоо маш идэвхтэй тийм хөдөлгөөнтэй хүн байсан байгаа. Йохан номын 13:36-аг харах юм бол биний явж байгаа газар та нар ирж чадахгүй гэд хэлсэн байгаа.
Тэгсэн чинь Питер болохоороо тийм ээ 36 дараа харахад та хаашаа явах юм бэ? Миний явах газар чи одоо намайг дагаж чадахгүй гэж хэлсэн чинь үнэхээр миний төлөө та үнээр үнэхээр би таны төлөө амиаж өргөж чадна гэж амлаж ирсэн байгаа. Гэсэн чинь Есүс юу гэж хэлсэн бэ гэхээр чи миний төлөө амиа өгнө гэж юу тийм ээ? Би чамд хэлээ дахиад онгоодоос өмнө чи намайг 3 таа өгөөсөх болно гэж хэлж ирсэн байгаа. Иохан номын 13 дахь ишлэлийг харах юм бол тийм ээ би таны төлөө амиа зориулъя гэд үнэхээр Питер маш идэвхтэй те. Тэгэл хамаг юм ингээд хэлж исэн байгаа. Гэсэн чинь яагаад тийм ээ Питерийг чи дахиад онгодоос намайг 3 таа өгөөсөх болно гэж Питер Есүс яаж мэдэж хэлсэн юм болов? Үнэхээр би таныг эцсийг хүртэл дагаад тийм ээ би танд амиа өгнө гэж хэлж байгаа шүү дээ энэ үед. Тэгээд өнөөдрийн 18 дугаар бүлгийг харах юм бол тийм ээ чи Есүсийн дагалдагч биш үү гэд хэлэхэд нь 3 удаа Есүсийг би бишээ гэж үүсгэсэн байна. Есүс Христийг яг 3 удаа үүсгээд байж исэн чинь тэр дахиад онгоцсон байна. Үнэхээр би таны төлөө амиа зориулъя гэж хэлэхэд нь тийм ээ тэр үнэхэрийн тэр хүний доторх үнэн зүрх сэтгэл нь гарч ирсэн байна. Тэгсэн чинь тийм ээ миний бодож исэн шиг яагаад тэр зүйлүүд болохгүй байна вэ? Яг үнэхээр бидний амьдрал ч гэсэн өнөөдөр ийм байна. Би үнэхээр тэгж амьдрмаар байна те гэвч би чадахгүй байна. Би үнэхээр хүүхдээ ингэж өсгмөр байна. Гэвч би чадахгүй байна. Би үнэхээр хурим хийгээд яг ингэж амьдрмаар байна. Гэвч би чадахгүй байна. Би Америк цагаачлал ирээд ингэж амьдрмааргүй байсантай гэвч ийм болчихлоо. Эзэн тэгэхэд биднэрт юу хэлж байна? Эн чинь энгийн зүйлээ. Чи 3 удаа намайг үүсгэн. Энэ бол энгийн зүйл гэж хэлж байгаа. Тэгээд дараа нь Есүс Христ дэлхийн хязгаар хүртэл Есүс Христийг ирчил гэж хэлж байгаа. Тийм учраас үнэхээр өмнөх дараах гэж байж байгаа маш тэр тодорхойгоор хэлж байгаа. Есүс дараа нь Петрийг харах юм бол ямар ч эргэлзээгүйгээр тэр сайн мэдээг тарааж байгаа хүн байсан байгааг бид нар мэддэг. Тэгэхээр Питер болохоор юу зөв, юу буруу гэдгийг үнэхээр маш тодорхойгоор харсан хүн учраас тэр хэрэггүй зүйлд нь, болохгүй зүйлд нь өөрийнхөө энергийг зархаа байсан гэсэн үг. Бид нэр ажиллаж байгаа бол тийм ээ, бизнес эрхэлж байгаа бол тийм ээ, бид нар юу буруу, юу зөвөө гэдгийг тэгж ялгадаг мэрэгэн ухаантай байх хэрэгтэй үстэй. Бид нэр энэ амьдралыг амьдраа явж байхад ч гэсэндээ юу болох вэ, юу яг болохгүй вэ гэдгийг бид нар мэдчихвэл хамгийн сайн бидтэй тийм ээ. Питер яг дараа нь яг ийм болон өөрчлөгдсөн байгаа. Хоёрдугаарх одоо хэлэх гэж байгаа миний зүйлийн гол зүйл болвол Есүс Христийн талаар гарч байгаа. Есүс Христ тэрүүн дахилч ингээ асууж байгаа тийм ээ. 18-ын 19 дээр харах юм бол сургаалынхын тухай үнэхээр шалгааж асуусан байгаа тийм. Есүс Христ болвол Есүс Христ энэ дэлхийн ертөнцийг харахтаа үнэхээр гэрэл алгаа, ам амьдрал алгаа, аврал алгаа гэж харсан байгаа. Тийм учраас өнөөдөр Есүс Христ энэ дэлхийд ирсэн шалтгаан тэр гэрлийг өгөх гэж, тэр авралыг өгөх гэж, амийг өгөх гэж ирсэн байгаа. Бүх хүмүүс тийм ээ энэ дэлхийн ертөнцөөр төрөлж байгаа хүмүүс тэр сүнслэг байдлаараа Бурханаас тэр анхны гим нүгэл буюу Бурханаас салгагдсан байдалтайгаар хүн болгон тэр сүнсээрээ тийм байдлаа төрдөг. Тэгээд
Тийм байдалтай байгаа учраас сатан үргэлж тийм ээ өөрийнхөө худал хуурмгаар тэр хүмүүсийг толгойг эргүүлсээр байдаг. Өөрийнхөө тэр худал хуурмаг байдлаар амьдралд чирж явдаг. Тэр гэрлийг хүлээж авахаас өмнө тийм ээ энэ худал хуурмагт байсан гэдэг хүмүүс мэддэггүй. Сатан бид нарыг чи яг бурхан шиг болж чадна. Чи өөрөө бурхан штэ гэж бид нарыг хэлдэг. Бид нар хүн уул нь өөрийгөө зөв гэж боддгоо. Гэвч үнэхээр өөрийгөө бурхан болгоё ч гэж боддгоо. Гэвч энэ худал хуурмаг донд хуурагдчихдаг. Бурхан болвол тийм ээ шүүгч нь. Би ингэж амьдрах юм бол би амжилттай амьдрч чадах юм байна. Ингэж явах юм бол би үнэхээр ингэж амьдрах юм байна гэж боддог. Ийм үг тийм ээ. Тэр харанхуйд байгаа сүнсний байдлаас илрэн гарч байгаа. Илрэл нь ийм үгээр дамжуулан илэрдэг гардаг байгаа. Тиймээс хүн болгон өөрийнхөө зөв, өөрийнхөө бодол нь зөв, өөрөө өөрт нь зөвөө гэд тэрийг дагаад амьдардаг байгаа. Хүн болгон бурхны үг юу зөв бэ? Энэ бурхны үг юу зөв бэ гэж анхаарлаа хандуулахаас илүүгээр тийм ээ миний зөв, миний бодож байгаа, миний туршлагаас амьдралаас гэж хараад энэ л зөв юм байна гэж тэгээ тэрийг дагаад явдаг. Америк бол өөртөө Америк бол зөв л гэж бодно. Хятадын өнцгөөс тийм ээ хятад өөрийнхөө л зөв. Орос ч гэсэндээ өөрийнхөө талаас өөртөө л зөв, Украин ч гэсэн өөрийнхөө тал дээр өөртөө зөв байгаа байхгүй юу? Ягаад энэ бол энгийн зүйл. Яг тэгвэл бид нэр бүгдээрээ сайн мэдээ гэдэг зүйлийг мэдгүй учраас. Бид нарыг үнэхээр тэр амьдралд чирж явдаг сатааны арга болвол үнэхээр яг ийм байдлаар хуулдаг. Эхлэл номын 6-гийн 3 дээр яг гардаг. Үнэхээр өөрийнхөө хүснийг хийж байгаа нь юу нь буруу юм бол? Өөрийнхөө хүссэн юмыг хийж штэ. Яг энэ юу нь буруу болчиход байгаа юм бэ? Америк биднэрт бүх эрх чөлөө өгж одоо өөрийнхөө хүсснийг хийх тэр эрх чөлөө Америкт байна гэж боддог. Үнэхээр тэрийг хэлсэн учраас тийм ээ өөрийнхөө хийснээр хийж, өөрийнхөө хүссэн газар руу явж, өөрийнхөө хүснийг хийж амьдардаг. Би өөрийнхөө бурхан юм чинь өөрөө хинч намайг удирдахгүй, хинч намайг захирахгүй. Энэ л миний хүссэн зүйл. Гуравдугаарх бидрийг чирж явдаг муурын сүнс бидрийг яаж удирддаг вэ гэвэл бид нар үнэхээр бурхан хэрэггүй те. Би үнэхээр өөрийнхөө тэр Бабелийг босгоод өөрийнхөө тэр шүтэнийг босгоод би явна гэд явдаг. Би үнэхээр Америкээр бол цагаачилчих юм бол маш их мөнгө хийчих юм бол тийм ээ. Үнэхээр тэгтгэл юм бол би хүүхдүүдэд сайхан өсгөөд тэгжиг юм бол би сайхан амьдраас амжилттай амьдрна гэж боддог. Маш олон хүмүүсийг сатан өнөөдөр яг ийм аргаар биднийг хурам мэхэлж үнэхээр чирэн авч явж идэг. Контролдод явж идэг гэсэн үг. Үнэхээр гэрэлтэй байгаа тэгээ нар биднэрт ингээ илчээг өгж байна гэж боддог тэгээ гингүүтээ үнэхээр нарыг маш хүчтэй юм байна гэд нараа шүтээд явдаг. Тэгээ далайг хараад, далаа тэнгисийг хараад бид нар эндээс хамаг идэж уух юмаа загсаа тэгээ идэж уух юм эндээс авч яана гэх. Тэгээ далаа тэнгисийг шүтээ явдаг. Тэгээ маш удаан байсан, тэгээ удаан жил байсан тэр модыг ургамлыг шүтдэг. Ингээд манай одоо өвөг дээдсийн сүнс энд байгаа ч гэдэг юм уу те ийм зүйлүүдээр байл гадар нутгаар шүтдэг. Яг ийм зүйлээр дамжуулаад муурын сүнс ажиллаж эхэлдэг. Маш олон хүмүүс тэр шашинлаг байдлыг тэр ингээ хурам шүтэн бай шүтэх байдлуудыг хийсээр байх тусам тэр сатан улам их ажиллаж эхэлдэг.
Өнөөдөр бид нэр иргэн тойронд байгаа тэр шашинлаг байдлуудыг шашнуудыг харах юм бол үнэхээр өөртөөхөө байгаа газрын тэр сүнсний байдлыг бид нар мэдэж болно. Хүмүүс өнөөдөр шашин хэрэггүй байна. Одоо бүр тэгж ярьдаг байсан. Бид нэр шашин хэрэггүй. Бид нар өнөөдөр өөрөө дотроо яслахад болно гэж ярьдаг байсан байна. Үнэхээр бодлоор дамжуулаад бид нэр тэгдэг. Тэгээд бид нар үнэхээр дотроо өөрийгөө чөлөөлж тийм ээ энэ шунлаасаа ангижрах юм бол үнэхээр бид нар тэр гэгэрэлд хүрнэ ч гэдэг юм уу. Яг ийм зүйлүүдээр бид нар хүмүүс явж байгаа. Тэгээд энэ дэлхийн энерги дээр төвлөрөх юм бол энэ энерги хамаг сайн энерги над дээр ирнэ гэж. Энэ бол умуурын сүнс хүмүүсийг ингэж хуурж явж байгаа. Өөртөөхөө сүнсэн тийм ээ өөртөөх нь яг тэр сүнс муурын сүнсэн дээр ингэж ажиллаж байгаа учраас бид нар үнэхээр сэтгцийн асуудалтай болохоос өөр аргагүй болж байгаа. Бид нар ийм уугаад ч тийм ээ ямар ч ийм тариа хэрэглээд ч бид нар энийг эдгэж чадахгүй. Бидний сүнсний асуудал байгаа учраас энийг эдгэхгүй. Тэгэхээр мөнгөөр дарамталж тэ үнэхээр бидний хичнээн сайн бодолтой байгаад ч энэ зүйлүүдээс бид нэр цухтаж чадахгүй. Сайн сайхныг бодоод ч бид нэр хичнээн бясалгал хийгээд ч бид нэр эндээс өөртөө ангиж ирч чадахгүй юм аа. Тэр бидрийг дээрлэхэж байгаа, тэгээс хамууруулж байгаа, тэрнээс илүү хүчрэг зүйл ирж ижил бид нар эндээс аврагдаж гарч чадна гэсэн үг. Яагаад тэр сүнсний тийм ээ сэтгэлийн мэдрэлийн энэ өвчнөөс болоод хүмүүс зовдгийм бэ? Яагаад ийм зүйлүүд хүмүүсийг зовоож байгаа юм бэ? Яагаад энэ зүйлүүд одоо идэхгүй өөрөөр идэхгүй байна вэ? Бидний зүрх сэтгэлийн дээр шарахаар дамжуулаад сатан бидний зүрх сэтгэлд орж ирдэг. Сатан энэ зүйлүүдээр мань дамжуулаад бид нарыг үнэхээр контролдож эхэлдэг. Хичнээн их харт тамхи хэрэглээж бид нар хизээж сайн болохгүй. Ямар ч арга хэрэглээд энэ нэмэргүй маа. Бидний сүнсийг ингэж оролдоод тэгэхээр сүүлдээ бид нэр бие махбодын асуудал болон илрэн гарч ирдэг. Үнэхээр хин ч энэ дэлхий дээр би үнэхээр донтогч болёо гэж бодож төрдөггүй. Тэгэхээр бид нэр энэ хар тамхи хэрэглэхээс өөр аргагүй тэр нөхцөл байдалд очдог. Яг л ийм зүйлүүд муурын сүнс хийж идэг учраас. Үнэхээр өөртөө зогсоож чадахгүй тийм байдалд хүрдэг. Тэгээд энэ зүйл дээр хэцүү байхад тийм ээ үнэхээр тэрэн дээр нэмэлээд маш олон зовлонгууд дээрээс нь нэмэгдэж эхэлдэг. Бид нар өөрсдийнхөө чадвараар энийг хизээж тэр үндсээр нь бид нар өөрчилж чадах чадваргүй байдаг. Энэ дэлхий дээр эзэн ирсэн шалтгаан нь бол тийм ээ гэрлийг болон үннийг ярих гэж ирсэн байна. Бид нар энийг ойлгохгүй болвол бид нар өөр тийм ээ тэр шинжлэх ухааны тэр арга дээр үнэхээр төвлөрч тэрийг үнэн гэж итгэж явах бол. Бурхан биднэрт тэр шинжлэх ухаан тэгээд одоо ангаах ухаан ийм зүйлүүдийг биднэрт өгсөн байгаа. Гэвч хүмүүс бинийд хизээч энийг хүлээн зөвшөөрдөг. Бүр үнэхээр бууж өгөхөөс нааш тийм ээ бид нар хизээч энийг бурханд бид нар бууж өгөхөөс хизээч энийг ойлгохгүй юм аа. Питер болохоор үнэхээр Есүсийг эцсийг хүртэл зүгээр дагсан байгаа. Дагаад явсан байгаа. Үнэхээр тэр Питер ариун үнэхээр хүчрхэг байсан бол Есүс Христийг үгүйсэхгүй байсан.
Тэгээд Есүсийг дагаад явсан нь тийм ээ учир нь болохоор тэр шүүхтэр үнэхээр Есүс Христ яаж одоо захирах тийм ээ тэрийг нь харах гэж маш их сонирхож ирсэн байгаа гэсэн үг. Есүс үнэхээр яваад их юм бол маш том асуудал болж байгаа өөрийнх нь хувьд. Есүс тийм ээ юу Петр болохоор яг энэ цаг мөчид юу болохыг үнэхээр өөрт нь юу тохиолдохыг үнэхээр мэдэхгүй явсан. Юу болохгүйг үнэхээр Петр яг энэ цаг мөчид ерөөсөй ойлгохгүй байсан байна. Мэрийн ухаан гэдэг бол юу зөв юу буруу ялгах чадвартай байдаг гэсэн. Петр бол үнэхээр мэдгүй байгаа. Үнэхээр мэдгүй байгаа учраас хүмүүс үнэхээр эцсийн хүртэл нь өөрөөрөө хүчээрээ тэрийг болох гэж явдаг. Петр өнөөдөр яг ийм байдалтай байж байгаа. Есүс үнэхээр маш тодорхойгоор хэлсэн ба чи намайг 3 удаа үгүйсгэнэ гэсэн ба. Тэг би үнэхээр тэгмээргүй байна. Есүс өнөөдөр итгэж байгаа ийм хүмүүс зөндөө байгаа. Үнэхээр та үнэхээр юу гэж ярьж ирсэн би үнэхээр тэхгүй гэдэг. Есүс бурханд итгэдэггүй тийм ээ үнэхээр Есүсийг үнэхээр хувьчлан мэддэггүй байна гэсэн үг. Маш эерэг бодол те. Тэгээд өөдрөг үзэлтэй хүн гэж ярьдаг. Энэ болохгүй үнэхээр болохгүй зүйл нь болдгоо л ахгүй да. Болохгүй зүйлийг үнэхээр хүчлээд байх юм бол үнээр бид нар яг өнөөдөр Петр ямар байна тийм байдалтай нүүр тулах болно. Есүс хэлэхдээ тийм би ертөнцид ил ярьсан. Би үргэлж идэлжүүдийн цугладаг синагогт болон сүмд сургаал зааж байсан гэж хэлж байгаа. Үнэхээр ямар юу ч тэрүүн тахилч ямар ч их одоо юм асуу шалгаасан бай хийсэн буруу зүйл байхгүй байгаа байхгүй. Тэгээд тэр Есүс Христ болохоор тэрүүн тахилчтай тэр үнэхээр тэдний хүсснээр хүндэлтэлтэй яриаг учраас Есүс Христ ирээд алгацсан байна гэж гарч байгаа. Би үнэхээр үннийг ярьж байхад та нар яагаад зохиж байгаа юм бэ гэж хэлсэн байна. Яг өнөөдөр дэлхий дээр ч гэсэндээ тийм ээ үнэхээр хөгжилтэй орн болол тэр хуулиараа дамжуулан хүмүүсээ барьж идэг. Үнэхээр ерөнхийлөгч нь ч гэсэндээ маш их эрх мэдэлтэй хүчтэй хүн байсан ч гэсэндээ хуулийг зөрчих юм бол хуулиараа тэр хүнийг одоо буулгаж авдаг. Үнэхээр тэр хууль нь үйлчилдэггүй те зөвхөн тэр эрх мэдэлтэй хүн нь одоо ингээд захираад тийм ээ маш их захирангуй байдалтай байдаг. Хууль нь тэр хүнд үйлчилдэг бол энэ бол тийм сайн хөгжөөгүй орны дүр төрх юм байдаг. Үг бид нар дээр ирэхэд тийм ээ бид нар бурхны үгийг хүлээж авахд бидэрт ирээдүй харагдаж эхэлдэг. Бид нар хүнийг харж эхэлдэг. Хүнийг харж байдаг. Энэ хүн үнэхээр өөрийнхөө энергийг буруу газар тийм ээ шал хэрэггүй үрээд явж ин да гэдгийг бид нар хардаг. Энэ хүн маш муу одоо буруу юм дээр энерги зарцуулаад байна да гэдгийг бид нар харж эхэлдэг. Би ч гэсэн яг адилхан. Үнэхээр бурхны ивэл өрөөл ингэж байж идэг тэр зүйл үе байдаг. Бүх хүн адилхан. Яагаад энэ тэрүүн дахил Есүс Христийг үнэхээр үгүй болгохыг хүссэн юм болоо? Есүс бол энэ дэлхий дээр тийм ээ өөрийнхөө үнэн болон нэгүслэлээр хүмүүсийг аврахаар ирсэн. Гэвч еврей хүмүүс болохоор би үнэхээр тэр авралыг өөрийнхөө тэр үйлсээр тэр хуулийг сахин биелүүлснээр хамгийн сайнаар хийснээрээ би аврагдах юм байна. Би сайн сайхан зүйл хийх юм бол би аврагдах юм байна. Би сайн хүн байх юм бол би авралыг хүлээж авна гэж буруу бодож исэн байна. Есүс болохоор тэр татвар хураагч, биеэ үнэлэгч тэр хүмүүс дээр очиод тийм ээ маш үннээр тийм ээ нэгүслэр энэ хүмүүстэй харьцаж ингэж исэн баг. Тийм учраас энэ хүмүүсийн тэр хуулийг барьдаг, үүсээр явдаг тэр хүмүүсийн үзэл бодолтой маш
эсрэг байсан баг. Еврей хүмүүсийн байдал тийм байсан. Тийм учраас үнэхээр Есүстэй зөрчилдөхөөсөр аргагүй байдал орсон баг. Тэрүүн тахилч тийм ээ. Би үнэхээр Есүс Христийг л үгүй болгочих юм бол тийм ээ бүх зүйл дуусах юм байна. Яагаад тэрүүн тохилч хамгийн тэр ном те ишлэлүүдийг номыг мэддэг мөртлөө яагаад Есүсийг алахыг одоо хүсэж исэн юм бол яагаад гэвэл энэ хүн жинхэнэ бурхны үгийг мэдгүй байсан ба. Өнөөдөр тийм ээ та бүгдийн дунд өнөөдөр та нар хүснээрээ өөрөө хүссэн учраас энд сууж байгаа гэж ойлгож байгаа хүмүүс байгаа юм шиг үстэй. Би ч гэсэн тэгж боддог байсан байна. Би үнэхээр маш эрүүл байна. Тэ яагаад гэвэл би үнэхээр эрүүл мэндэ анхаардаг учраас гэж тэгж буруу ойлгож болохгүй шүү. Бурхан тийм ээ тэр чадварыг тэр эрүүл мэндийг өнөөдөр өгсөн учраас өнөөдөр бид нар энд байгаа. Бид нар гэвч өөрсдийгөө мунхруулад байдаг. Яагаад гэвэл бид нэр бүтээгч бурхныг мэдгүй байсан учраас, мэдгүй байгаа учраас. Энэ харанхуй газар гэрэл ирсэн боловч тэр харанхуй гэрлийг таниагүй гэж байгаа. Өнөөдөр одоо ч гэсэндээ сайн мэдээ тийм ээ бурхны тэр зүйлийг өгөөсгдөг хүмүүс зөндөө байгаа. Яагаад гэвэл тэрийг мэдгүй учраас. Бид нар тэр хүмүүсийг хизээ өөрчлөлтийг мэдгүй. Тийм учраас бид нар залбирч тийм ээ эцсийг хүртэл нэг ч гэсэн сүнсийг аврахын төлөө явдаг. Эцэст нь бид нар энийг харахад тийм ээ Симон Петр бол өөрчлөгддөг. Есүс итгээгүй биш тийм ээ. Есүс Христийг маш сайнаар дагаж ирсэн байна. Есүс Христийг үүсгэхээс өөр аргагүй байдалд хүрсэн байна. Яагаад гэвэл Есүс Христийг хүлээж авах юм бол бид нар ч гэсэн өөхөх болчиход байгаа хгүй. Тэгэхээр өөрөө өөрийгөө давж чадахгүй байна гэсэн. Надад алдагдaltaй, надад хэцүү, надад тийм зүйл авах юм бол бид нар өгөөсгөх хүсдэг. Энэ бол яг Петрийн дүр төрх байсан ба. Есүс Христ итгэсэн байсан ч гэсэндээ өнөөдөр Петр ийм зүйлтэй тулсан ба. Петр гэвч өөрчлөгдсөн. Петрт юу тохиолдсон бэ? Есүс Христ загалмай дээр цовдлогдоод дахин амьдлан энэ нэгүсэл Петр дээр ирсэн ба. Үнэхээр Есүс Христ загалмай дээр цовдлогдсон. Үнэхээр цовдлогдсон тэр зүйл бол миний бүх хараал болон гим нүглийг дуусгасан юм байна. Миний бүх асуудлууд дууссан юм байна. Яагаад гэвэл Галаат ном дээр гарахдаа би үнэхээр Есүс Христ цовдлогдоход би хамт өгсөн юм гэж гардаг. Петр Есүсийг үүсгэж ирсэн Петр загалмай дээр Есүс цовдлогдоод хамтдаа хүссэн байна. Шинэ Петр яасан бэ? Дахин амьдсан Есүс тийм ээ Петрийн дотор ирсэн учраас шинэ Петр Есүстэй хамт алхсан байна. Энэ бол итгэлийн амьдрал. Гэвч Петр Есүс Христийг үүсгэх үедээ одоо хүртэл тэр байдалтайгаа байж байгаа тийм хүмүүс байдаг. Яг тэр нөхцөл байдалтай бид нар тийм ээ Есүсийг өгөөсгсөн яг тэр нөхцөл байдалтай байхад үнэхээр бидний амьдрал болж байгаа юм шиг өнөөдрийн бизнес эрхлээд гайгүй амжилттай явж байгаа юм шиг ийм зүйл явж байгаа боловч нэг л өдөр бид нар тэр хязгаарлагдал байдалтайгаа бид нар нүү тулдаг. Гэвч өнөөдөр эзэн биднийг өөр амьдралаар амьдрахыг хүсэж байгаа. Өнгөрсөнд байсан Петр биш. Шинэ Петр, үнэхээр өөрчлөгдсөн Петр, Есүс Христ өөрийнх нь эзэн болсон тэр Петр.
бид нар өнөөдөр энэ дэлхий дээр амьдарч байгаа боловч тийм ээ Бурхны хаанчлалыг үнэхээр хүлээдэг нэгэн. Ягаад гэвэл Эфес ном дээр гарахтаа бид нар үнэхээр Бурхантай хамтдаа Бурхны синтед үнэхээр заларсан гэж хэлж байгаа. Хамтдаа байдаг гэж байгаа. Библиэр хэлэхдээ бидний иргэншил бол Бурхны хаан тусынхаа. Питер бол Есүсийг амьд байхад одоо загламаар тоглохоос өмнө те үнэхээр өөрийнхөө эрх мэдэл өөрөө юу авах уу өөртөө ашигтай зүйлийг харан дагаж явж ирсэн байна. Гэвч өнөөдөр загламын дараа тийм ээ би Бурхны Тэнгэрийн улсад хариалагддаг юм байна. Би түүний иргэн юм байна. Үнэхээр би тэгж өөрчлөгдөхөөс нааш энэ дэлхий дээр амьдарч байгаа нь болохоор энэ дэлхий дээр амьдарч байгаа гол шалтгаан нь бол эзнийг дахин ирэхээс өмнө тийм ээ Бурхны хаанчлалыг энэ газар байгуулахын төлөө амьдрах. Ингээд ингэж өөрчлөлтийг Бурхан биднийг хүсэж байгаа. Харин зөрүүдлээл бид нэр өөр тийш яваалах юм бол тийм ээ тэр мэрэгэн ухаангүй тэр хэрэггүй зүйлд энерги заран амьдарч байгаа гэсэн үг. Үнэхээр энэ дэлхийн тийм миний гэсэн зүйлийн төлөө амьдрах биш. Есүс Христ ч гэсэндээ яг Питер ч гэсэндээ яг ингэж амьдарч байсан байгаа. Энд Есүс Христийг дагснаар би юу болох вэ? Би ямар зүйл олж авах вэ гэдэг зүйлээр дагж байсан. Яг тэр онцгой цаг үеийн дараа тийм ээ Питер бүрэннээрээ өөрчлөгдсөн байна. Питер би чинь энэ дээр энэ дэлхийн зүйлийг авахаар амьдраагүй юм байна шүү дээ. Би үнэхээр Бурхны төлөө амьдрах хэрэгтэй юм байна шүү дээ гэж ойлгосон байна. Үнэхээр надад ямар нэгэн зүйл хэрэгтэй болох юм бол Бурхан надад өгөх юм байна. Бага зүйл нь ч гэсэн Бурханаас юм байна гэж ойлгож эхэлсэн байна. Одоо бид энэ дэлхийн ертөнд энэ харанхуйгаар бүрхэгдсэн бөгөөд сатааны худал хуурмаг дотор эргэлдэж явдаг юм байна гэдгийг олж харсан учраас. Хаанч явсан? Би үнэхээр Бурхны хаанчлалыг үнэхээр тийм тарааж явах хэрэгтэй. Тэр хүч чадлыг Бурханаас ирдэг юм байна. Бурхан амласан байгаа. Үнэхээр би та нартай дэлхийн хязгаар хүртэл хамт байна гэж амласан байгаа. Би та нарт ариун сүнсээр дэлхийн хязгаар хүртэл хамт байх болно. Би үнэхээр зөвхөн та нартай хамт байгаа ш тийм ээ. Би үнэхээр Бурхны ариун сүнсийг дүүргэлтээр дүүрэн байж хамт байна. Питер яаж өөрчлөгдсөн бэ? Бурхны хүч чадлаар дүүрж Бурханаар удирдуулж эхэлсэн байна. Та бүгд өнөөдөр өөрийнхөө хязгаарлалт байдалтай нүүр тулсан байна уу? Энэ бол энгийн зүйл шүү. Үнэхээр тэр гаргах гэж тийм ээ өөрийнхөө тэр донолтоос гарах гэж санхүүгийн байдлаасаа гарах гэж өвчнөөсөө идэх гэж өөрөө хичээх тусам үнэхээр бид нар тэр улам мөлөө хөлт тэр өөрийнхөө хязгаарлалт байдалтай нүүр тулдаг. Өнөөдөр бид нар мэрэгжлийн эзэмшээ сурж байхдаа ч гэсэндээ тийм ээ хэдий их одоо гаргалгаа өөрөөрөө гаргасан тэр хэмжээгээрээ илүү их одоо асуудал гарч ирж идэг. Тэр яагаад гэвэл тийм ээ чи өөрийнхөө хүч чадлаар амьдрч чадахгүй маа гэдгийг Бурхан харуулахын тулд энийг ойлгохгүй бол бид нэр үнэхээр үргэлж айд дотор тэр проблем асуудал дундаа байсаар байх бол. Есүс одоо яаж байгаа би яаж үнэхээр эзнийг 3 удаа үгүйсгэж чадваа гэд үнэхээр мохсон баг. Зориг нь мохсон байгаа. Хүмүүс биднэрт үнэхээр итгэл найдвартай амьдраарай. Итгэл найдвар гэж ярьдаг. Гэвч тэр итгэл найдвар гэж юу юм бэ? Тэр жинхэнэ итгэл найдвар гэж юу юм бэ? Бид нар үнэхээр өөрийгөө жинхнээсээ үүсгэж чадах юм бол бид нар тэр жинхэнэ тэр итгэл найдвар гэдэг зүйлийг авч чадна. Үнэхээр Бурхны ивэл өрөөлөө. Бурхан минь би энийг өөрөө хийж чадахгүй байна.
Тэгэхээр бурхан заримдаа тэгдэлтэй хүмүүс тийм үнэхээр болохгүй тэр нөхцөл байдлыг өмнө нь гаргаж ирдэг. Болохгүй байгаа сте тий. Болохгүй байх нь энгийн зүйл байхгүй. Болохгүй байх нь аргагүй. Яагаад гэвэл би үнэхээр тэр ивэл өрөөлийг би та нарт чамд өгмөр байна тийм ээ. Яагаад гэвэл чи өөрийнхоороо яваад байгаа учраас угаасаа болох ёсгүй гэж тэр нөхцөл байдлыг өгдөг. Үнэхээр бид нар ямар нэгэн зүйл буруу хийх юм бол бид нар өөрсдийгөө өөрчлөх болно гэж байна. Тэгэхээр тэр асуудал тийм ээ. Тэр асуудал нь биднээс болоод гараагүй тэр асуудал байж болно. Энэ бол бурхнаас өгсөн нөхцөл байдал байж байгаа. Бид нэр тэгээ бурхан руу хараад тийм ээ. Би үнэхээр өөрөөр чадахгүй байна. Би өөрөөр амьдрч чадахгүй байна. Бурхан минь гэж хэлдэг. Тийм учраас өнөөдөр тийм ээ бурханы хүч чадал, бурхан өөрөө биднэрт тэр ариун сүнсээр ирэх хүч чадлыг амласан байна. Ариун сүнс бүрэн дүүрнээр үнэхээр намайг удирдах эхлэхэд миний сүнс, миний бие махбодыг намайг удирдах эхлэхэд бид нэр өөрчлөгддөг. Бидний тэр бодол, бие махбод, зүрх сэтгэл тэр зүйлүүдээр ажиллаж эхлэхэд бид нэр зөвхөн ийм зүйлийн төлөө залбирахад болно. Гэвч энийг ойлгох гэж хэдэн 10 жил явдаг хүмүүс байгаа. Бид нар үнэхээр суралцаад мэдэж бол. Бид нар үнэхээр ажиллаж бол. Гэвч хийгээд болдгүй зүйл гэж байдаг. Бүх гэр бүл, бүх хүнд бурхан энийг өгдөг. Үнэхээр эцэг их нь ойлгохгүй байх юм бол хүүхдүүдэд асуудлуудыг өгдөг. Бурхан үнэхээр тийм ээ бид нарыг зогсоохын төлөө л энэ асуудлуудыг бидний өмнө тавьж байгаа юм биш тийм ээ. Биднэрт харуулахын тулд, ойлгуулахын тулд өгдөг. Тийм учраас бид нэр зөв залбирлыг бид нэр хийх хэрэгтэй. Бид нэр өөрөөрөө бид нэр амьдрч чадахгүй байх бол зөвхөн бурхнаар боломжтой шүү. Бурхны ариун сүнс нэхэр хүч чадалтайгаар надад ирээрээ гэж залбирах хэрэгтэй. Тэр үед үнэхээр дэлхийн хязгаар хүртэл миний гэрч болж явна гэж хэлсэн баг. Тэгэхээр юу болохыг бид нар харах бол. Тэгэхээр юу болох, юу болохгүй бид нар мэддэг байх бол. Яагаад гэвэл бурхны ариун сүнс бидэнтэй хамт байх үед ийм нөхцөл байдлаар, ийм сүнсний нөхцөл байдлаар бид нар ажиллаж амьдрах хэрэгтэй. Бид нар ажилдаа байсан ч гэсэндээ тийм ээ бид нар энийг мэдгүй байх юм бол тийм ээ бид нар хэрэггүй зүйл өөрийнхөө энергийг зарж нэг өдөр л бид нар тэр хязгаарлагдмал байдалтайгаа нүүр тулсан байх болдог. Акт номын 1:14 дээр гарахдаа хүмүүс цуглараа тийм ээ энэ амлалтыг аваад үнэхээр хамтдаа залбирч эхлэхэд бурхны ажил хийгдэж хэлсэн гэж гарч ирж байгаа. Бид нар өөрөөсөө сул дараа гэдгийг хүлээн зөвшөөрч тийм ээ өөрөөрөө амьдрч чадахгүй гэдгийг хүлээн зөвшөөрч бурхны гарт миний ирээдүй байдаг юм а гэж бид нар итгэлээр дамжуулж энэ дэлхийн ертөнцийг тийм ээ энэ дэлхийг тийм ээ энэ харын хүчний дор байдаг гэдгийг бид нар хараад бурхны хүч чадлыг гуйж амьдрахад үнэхээр бурхны ажил хийж юм аа. Бурхан ажиллаа хийж эхэлдэг юм аа. Тэгэхээр тийм үед юм бурхан бидний дээр ажиллахад бид нэр өнөөдөр ирээдүйд юу болохыг харж чаддаг болдог. Хичээл ном хийгээд мэрэгжил эзэмшээд мөнгөтэй болсон ч гэсэндээ хичнээн сайн хүн болсон ч гэсэн жишээлбэл тийм ээ цар тахал үнээр цар тахал болох үед тийм ээ юу болохыг мэдээд те үнээр би вакцин гаргачаа гэд гаргасан бол үнээр маш их мөнгийг хийнэ үстэй. Бид нэр болохоор тийм үнээр юу болохыг мэдэхгүй байгаа учраас бид нэр ингээд байж байгаа гэсэн үг.
бид нэр итгэлийн амьдралдаа тийм ээ бид нэр эхлээд юу болохыг мэдэх юм бол бүх зүйл энгийн болж. Энэ Бурхны үг ингээд дэлхийн хязгаар хүртэл байдаг гэрчил болох Бурхны үг биднэртэй хамт байдаг юм байна. Ром болвол тийм ээ бүх тэр санхүүгийн одоо хүч чадалтай одоо айрны хүч чадал цэргийн хүч чадалтай тийм маш хүчрэг уус байсан ба. Симон Петр бол мэдчихсэн тийм ээ энэ хүч чадалтай энэ улс орны хүч чадал нь үнэхээр нэг өдөр нуран унах юм байна гэдгийг мэдчихсэн учраас үнэхээр Петр бол Матай номын 24 дээр хэрэгтэй тийм ээ. Үнэхээр эцсийн цагт юу болохыг бид нар өнөөдөр хэлж өгч байгаа. Эцсийн цагт ямар үйл явдал болохыг маш олон хүмүүс тийм ээ тэр зовлонд унана. Юу хамгийн чухал вэ? Бурхныг хайрлах хамгийн чухал тийм ээ. Энэ Бурхан Есүс Христийн тэр загалмай ямар их одоо чухал вэ гэдгийг өнөөдөр ингээд итгэлийн амьдрал гэдэг бол бид нар юу болохыг мэдээд явахыг хэлж байгаамаа. Яг одоо ч гэсэндээ тий ямар ч болохгүй зүйлүүдийг тийм ээ болохгүй зүйлүүдийг барьж аваад тэгээд тэр шашинд итгээд тэр үнэхээр гуй залбираад л явах юм бол болно гэж боддог. Тэг хүмүүс маш их шашинлаг амьдралаар бүр яваа сурцсан учраас тэр зүйл нэр үргэлж байж идэг. Гуйгаал Бурханаас ингээд эд материал ч юм гуйгаал явахаараа болно гэж боддог. Тэнгүүдээ тэр хүмүүнлэг байдал те үнэхээр сайн сайхан тэр ингэсэн тийм зүйлүүдээр өөрсдийнхөө тархийг угааж идэг. Үнэхээр зөвхөн Бурхан дотор миний дотор хийж байгаа Бурханы ажил үнэхээр болох зүйл. Үнэхээр би ямар ч тэрний эсрэг тийм ээ зөрүүдлээд ямар ч хэрэггүй. Өөрийнхөө бодолд автан тэрэнд барьцагдан амьдрах ямар ч хэрэг байхгүй. Үнэхээр Бурханы үгний Бурханы хүч чадлаар дагуулдаг амьдрахад бол бид нар өнөөдөр энэний төлөө залбирах хэрэгтэй. Зүгээр ингээ хоосон тарихтаа өнөөдөр ингээд суух биш харин үнэхээр та надад хүч чадлаа өгөөч эзэн минь ээ тэгээд үнэхээр тэрүүрээ ажиллаж өгөөч гэж залбирах хэрэгтэй. Яг одоо энэ цаг мөчид ч гэсэндээ тийм ээ бидний амьдарч байгаа миний хийж байгаа тэр талбарууд дээр амьдралын талбарууд дээр ариун сүнсний дүүрмээр Бурханы ажил хийгдэх болтгой гэж бид нар залбирах хэрэгтэй. Нэр залбирал биднэрт нэгээр баяр хөөргийг авчрах хэрэгтэй. Залбирал гэдэг бол баяр хөөрөөр дүүрэн байх хэрэгтэй. Бид нар ямарваа нэгэн зүйл санаа зовжвол тэр маш буруу байна гэсэн үг. Бурхантай залбирахад тийм ээ үнэхээр миний амьдралын хамгийн баяр хөөртэй үг бөгөөд бидний зүрх сэтгэлийг үнэхээр гжигдэх тэр хамгийн сайхан зүйл байх хэрэгтэй. Тэр болохгүй байна гэж бодвол би үнэхээр өөр зүйлийг барьж явж байна гэсэн үг. Тэгэхээр тэр миний барьж байгаа зүйл маань эцэстээ надад үнэхээр тэр баяр хөөргийг авчрах зүйл биш байх болно гэдгийг бид нар мэднэ. Зөвхөн ариун сүнс биднэр дээр хамт байж бид дүүргэл дээр ариун сүнсээр дүүрэх үед бид нар дэлхийн хязгаар хүртэл явж чаднаа. Тэр үед Петр өөрчлөгдсөн байгаа. Петр Есүс Христийг үгүйсгдэг нэгэн байсан бол тийм ээ этэст нь өөрийнх нь амаар тунхаглаж байгаа. Бид нар ч гэсэндээ Есүс Христийн нэрийг хүлээн авч тийм ээ ариун сүнсээр баптизм хүртэж үнэхээр Бурхантай хамт байхыг хэлж байгаамаа. Энэ Месая өнөөдөр тунхаглагдаж тийм ээ тэр харийн үндэстэнгүүд хүртэл тунхаглагдах хэвээр. Петр үнэхээр тэр зоригтой байдал хаанаас авсан бэ? Яагаад гэвэл Бурхан түүнтэй хамт байсан.
Зүгээр нэг хамт байгаагүй тийм ээ тэр хүч чадлаар хамт байсан ба. Үнэхээр Петр ярьж ирсэн үг бол өөрийнх нь үг биш, харин ариун сүнсээр дамжуулан гарч ирсэн тэр хүчрхэг үгнүүд байсан ба. Тэр эргэх цэг бол үнэхээр бурханд итгэх итгэл. Би үнэхээр Есүс Христийн загалмай дээр хамт цовдлогдоод үгүй болсон гэдэг тэр илрэл байгаа. Бид нар 24 цагийн турш энийг хийхэд л болно. Бид нар үнэхээр ажил хийх хэрэггүй юу? Бид сурах хэрэг үгүй. Бид нар хийнгээ энэ зүйл бид нар баяр хөөртэй байх хэрэгтэй гэсэн. Бидний итгэлээр амьдрдаг болохоос бидний нөр их хөдөлмөрөөр амьдрдаг юм бишээ гэсэн үг. Үнэхээр ямарваа нэгэн зүйл болохгүй бол бид нар үнэхээр хүчилж хийх биш. Харин Бурхны хүч, Бурхны удирдлагын донд байдаг гэсэн үг. Бурхны ариун сүнстэй хамт байх. Тэр үед бид нар тэр дэлхийн хязгаар хүртэл гэрчнэр болж чаднаа. Өнөөдөр маш их өвчтэй, зовлонтой, асуудалтай байгаа хүмүүс тийм ээ Есүс Христ зөвхөн Есүс Христээр энэ зүйлүүдээр дамжуулан тийм ээ Бурхантай хамт байх. Энэ зүйлүүдээр дамжуулаад Бурхан өгсөн энэ асуудлууд тийм ээ энэ зүйлүүдээр дамжуулаад гарсныхаа дараа бид нар Бурханы өмнө гэрч болон зогсдог. Ингэхгүй байгаа учраас хүмүүс тэр бие махбодын өвчтөй байдал, сэтгцийн асуудал маш олон зүйлүүдэд барьцаалтан амьдсаар амьдарсаар байдаг. Үнэхээр Петр, Иохан болвол тэ үнэхээр урдны байсанаа шал өөрчлөгдөж үнэхээр тэдний хардаг болсон зүйлүүд шал өөр болсон байгаа. Тэдний хардаг нүд нь өөрчлөгдсөн. Бид нар үнэхээр мөнгөний урсгалыг харж чадахгүй болвол тийм ээ. Бид нар тэр харж чаддаг нүд байхгүй бол бид нар үнэхээр тэр мөнгийг олж авч чадахгүй. Үнэхээр тэр загсчин хүн ч гэсэндээ тийм ээ загсны урсгал хаана явдгийг мэддэг байж загсаа барьдагтай яг адилхан. Яг адилхан. Бид нар харах юм бол Петр урд нь энэ цуглаан руу тийм ээ тэр сүм рүү ингээ явахдаа тийм ээ урд нь явахдаа тэрийг олж харддаггүй байсан байна. Харин өнөөдөр явхад маш өөр байсан байна. Тэгээ урд нь тэр гуйлгачинг хараад гуйлг гужаа хүмүүнийг хараад Петр тэр сүмийн уур загсч хүнийг хараад юу ч боддоггүй, юу ч мэддэггүй, харддаггүй байсан бол өнөөдөр тийм ээ энэ хүн яагаад ийм бие махбодын хувьд асуудалтай байгаа гэдгийг өнөөдөр Петр шал өөр нүдээр хардаг болсон гэсэн үг. Тэгэнгүүтээ тэр бие махбодын хувьд тийм ээ дахир дутуу байгаа тэр хүнийг хараад үнэхээр Есүс Христийн нэрээр гуйн залбир тэр хүнийг зүгээр босоод яв гэсэн байна. Есүс Христ урд нь тэр дагалдагч нараа явуулаад хоёр оройр нь явуулаад тэр талбар руу гаргаад тийм ээ сайн мэдээ тарах ажлуудыг хийлгэжсэн боловч ийм зүйлүүд урд нь болж байгаагүй. Яг Петр өнөөдөр тушаагаад тэр өвчтөе хүнийг эдгэж байгаа шиг тийм зүйл болоогүй. Яагаад гэвэл тэр үед хардггүй байсан учраас. Ерөөсө тэр зүйлийг мэддэггүй байсан учраас. Харин энэ үнэхээр хүч хөдөлмөрлөөд үнэхээр ийш тийш явах нь гол чухал асуудал ерөөсөө биш. Харин Бурханаар дамжуулаад урд нь хардггүй байсан зүйлийг харж чаддаг гэсэн байна. Тэр хүний тэр сүнсний байдлыг үнэхээр харж чаддаг байна. Тэгэнгүүтээ тэр шинжилж судалж эхэлнэ. Тэр хүний ямар сүнсний байдалтай байгааг бид нэр харж чаддаг бол. Тэгээд үнэхээр доктор тийм ээ үнэхээр эмч бол тэр хүнийгаа шинжилж чаддаг. Сайн доктор бол тэр хүний өвчнийг яг тодорхой шинжилж өгч чаддаг. Яг доктортой адилхан. Хэрвээ буруу одоо шинжилэх юм бол үнэхээр буруу юм өгөөд бүр хэцүү байдалд орно шүү дээ. Бид нэр үнэхээр бизнес хийж ялаа гэж бодоход над руу ирж байгаа тэр үйлчлэгч нарын тэр нөхцөл байдал тийм ээ сүнсний байдлыг бид нэр хараа шууд мэддэг, хараа шууд шинжилж чаддаг тийм байна.
тэгээд Питер бол харж чадсан байгаа те. Тэр гуйлгач хүн яагаад ийм байгааг, энэ хүний сүнсний байдал яагаад ийм байгааг тийм ээ. Юунаас болоод ийм хэцүү амьдарж байгаа, хоол идэхин төлөө гуйлга гуйж байгаа вэ гэдгийг хараад шинжилж чадсан байгаа гэсэн үг. Өнөөдөр Америк ч гэсэндээ өнөөдөр ийм байдалтай байгаа. Өнөөдөр яагаад л харж чадахгүй байгаа учраас бид нар энийг харж чадах хэрэгтэй. Энэ сөө амархан болж эхэлдэг. Питерийн өмнөх дараах байдал юу вэ? Ариун сүнс үнэхээр Питерийн дээр ажиллаж эхлэхэд Питерийн сүнсний нүдэн нээгдсэн байна. Энэ нөхцөл байдлын дараа тийм ээ. Тэгээд дараа нь Питер хүртэл тэр шүүхт одоо асуугтгаар явсан, шалгаагтгаар явсан байгаа тийм ээ. Зөвхөн Есүс Христээр дамжуулаад бид нар өөрийнхөө одоо байгаа итгэлийг тийм ээ ингээд энэ байх ёстой стандарт юм итгэлээ гэж бодоод явах юм бол энэ болохгүй шүү. Тиймэр бид нар тийм ээ үнэхээр Есүс Христийг тунхаглаасаар аргагүй тийм байдалд хүрэн шүү. Би үнэхээр болохгүй байна. Би чадахгүй байна гэж бодъё. Би үнэхээр чадахгүй байна гэж бодъё. Зөвхөн миний дотор байгаа эзэн л хийж чадна. Миний дотор байгаа эзэн миний бодол гэдэг зүйл. Би өөрийнхөө бодолд хөтлөгдөж амьдрах юм бол миний бодол гэдэг бол тэр анхны гим нүгэлтэйгээ буюу тийм ээ гим нүгэл болон бурхнаас халагдсан тийм ээ тийм зүйлүүдтэйгээ байдаг. Би өөрийнхөө бодол биш харин бурхан бүрэн зүрх сэтгэлээр бурхантай хамт байх гэсэн. Хуучин Питер биш тийм ээ. Шинжлэгдсэн Питер. Бурхан минь ээ. Үнэхээр бүрэн дүүрэн тэр ариун сүнсний дүүргэлт миний сүнсэнд, миний бодолд, миний гэр бүлд, миний ажил дээр бүх зүйл минь ариун сүнсний дүүргэлт байхын төлөө бид залбирах. Тэгэх юм бол үнэхээр баяр хөөртэй дүүрэн байгаа л. Үнэхээр энэ баяр хөөрөөр дамжуулаад ариун сүнсний дүүрэлтээр дамжуулаад миний өнгөрсөн одоо болон ирээдүгөө аврах. Бүх өөрийнхөө хүч чадлаар биш тийм ээ бурхны хүч чадлаар одоо байгаа өнөөдөр ирээдүйд болох тэр хойч үеүдээ аврах. Асуудалтай тулаад асуудалтайгаа явах биш харин үнэхээр асуудлаар дамжуулаад үнэхээр асуудлыг даван гарч бурхантай хамт амьдрах. Энэ бол Питер ийм л байсан. Ингээд илүү хичээх биш тийм ээ. Үнэхээр өөрийнхөө хичээж байгаа гэж мэдэхгүй тийм ээ. Тэр ариун сүнсний ажил бол яг тэгдэг. Итгэгч хүмүүс тийм ээ үхлээс айж үнэхээр тэрний жижигэн амьдардаг болол бид нэр үхэлтэй нүүрдүүлэхтаач айхгүй бурхантай хамт бурхны хамтдаа байдаг аа гэдэг. Ирэх 7 хоногт та ялалтаар дүрэн амьдралаар амьдрах болтугай. Өнөөдрийн үгээ яг хувьдаа хүлээж авсан энэ үгээ бариад бүгдээрээ хамтдаа залбирцгаая. Вау, утасл туссан. Миний утсыг үзэл би хажууд нь тасраад л байж байгааг хоёлаа унтаад сая сэрээд гоё шин зэнэлэгтээр утсуудаа залгаад хараад байж. Энд 3:30 болж байна өглөө.
8 10 239 гээд самбарт гарсан байна. Энд J 25 дэлгүүрт аавын утасны яваад давтар байх шиг харагдсан юу лээ. Залгуур цэг нь авч очоод авдаг юм уу? Өнөөдөр бэлдэж ирсэн өргөлөө бид нэр магтаал өргөд өргөцгөөё. Цэг нь авч очоод авдаг юм арай ориг байж мэдэнтэй. Та нар нэг хэсэгтээ өвөл байж байгаа тасан да. Адаптер. USB адаптер.